Сайн байцгаана уу? Та бүхэн сайхан үйлчж байна уу? Миний нэрийг Таан гэдэг. Би яг одоогоор Таанада гэсэн чаналыг би гаргаад ингэж бичлэгүүд би хийдэг хүн. Надад тиймэрхүү коммент үлдээсэн хүмүүс байдаг. Чи Солонгос уу, Монгол хүү? Чи яг хин юм? Өнөөдөр би тэр асуултанд хариулахын төлөө ийм бичлэгийг гаргалаа. Шулуухан би хэлэхэд би Солонгос хүн. Манай ээж минь Монгол, аав Солонгос. Дундаас би Мексикоор болоод төрсөн бохгүй юу? Чи микс юм байна, холимог юм байна. Тэгвэл яа, микс юм бол ярианы чадвараас сайхан байх та гэж бас бодож ярьдаг хүмүүс байдаг. Бүх микс гээд ярианы чадвар сайн байдгүй маа. Тэр нь би эс. Би үнэн хэрэг ярианы чадвар муутай. 9-наас хүртлээр би ярьж чаддаггүй байсан. Одоо холимог болоод төрчихөөр солонгос хэлж ингээд солонгос хэлээ буудуулаа, нөгөө чихээрээ монгол хэлээ буудуулаа гэхаар хүн бандтiin байна тэр дунд. Тэгээд хүүхэд бандчихаараа хүү аймаа. Би яг яаж ярих ёстой юм бэ гэсэн амир одоо энэ цохилттой болоод жоохон ярихад хэцүү болчихдог аахгүй юу? Энэ асуултыг тэгвэл яаж зохицуулах вэ гэдэг зүйл дээр манай буйнт манай эмээ минь гараад ирсэн. Манай монгол эмээ. Эмээ минь манай ээжд хэлэхэд за ээжийнхөө чиний хөхөд Монгол хүнээс төрсөн Монгол хүүхдээ яахын аргагүй Монгол цустай хүүхдээ. Тийм болохоор Монгол түүхээ мартаж болохгүй. Монгол хүн гэдгээ мартаж болохгүй. Аваад ир. Чи чадахгүй бол би монгол хэл заагаад өгье. Гээ 9 настай Солонгост байжсэн би Монгол руугаа шууд нисээд явчих болсон байхгүй юу? Би Монголдо очиод 3 жилийн турш би сурсан. 3 жилийн турш сайхан амьдарсан. Эмээгийн буйнаар монгол хэлээ сургуульд яваад найз нартайгаа үерхээ тоглоод монгол амьдрал ямар байдгийг харж гэр дотор 5 хантай гэр дотор эмээгийн хайрыг аваад өссөн. Арол идэж, боо идэж, бараг 365 хоногийн турш сайхан халуун сүтэ цайгаа уугаад, хоньны махаа идээд, бууз хуушураа идээд, жинхэнэ монгол хүнээр өссөн байхгүй юу 3 жилийн турш. Солонгост байхад би гэрээсээ гардгүй хөхөд байсан, илүү тийм их найз нар байдгүй. Гэвч Монголд очиод би үнэхээр их найзтай болоод, гарч тоглоод, янз бүрийн бүдэржүүн, янз бүрийн бас хөөрхөн тийм алдаа эднэр байна. Янз бүрийн бас хөөрхөн шок явдлууд байна. Тэрнээс болоод би Монголд явж ирсний дараагаар Солонгост байснаасаа илүү дурсамж, байснаасаа илүү их гоё явдлууд миний зүрх санаан дотор бүр гүнзгий шигтэд ирсэн юм аа. 6 дугаар ангид 13-наас хүрээ Солонгостой би PPT гаргаад багшаасаа би Монголын талаар ярмаар байна. Та надад 45 цагаа надад ганцхан өдөр өгчөөж багшаа гэж би гуйж агаад Монголын талаарх түүх гэд ми PPT гаргаж ирсэн. Тэгээ манай Чингис хаан гэдэг хүн ийм хүн байдаг. Манай Монгол газар бол ийм газар, ийм түүхтэй, ийм газрууд байд юм аа гэд гоё ярьсан чи манай ангийн хүүхдүүд яг тэр үед 13 настай ойдоос ингээ хар унтаа сууж исэн юм да. Гэхдээ манай ангийн багш болохоор намайг одоо үнэхээр их гайхаж харж сууж исэн. Тэгээ миний Монголын хайр одоо хүртэл 20 нас хүртэл яг хിവэрэ байгаа. Тэгээд би монголоор гоёлох дуртай, монголоор ярих дуртай, би монгол хүн гэж бас ярих дуртай өөрийгөө. Шнэ холимогч гэсэн. Төрсөн нутаг минь Солонгос юм аа, сэтгэлийн нутаг минь Монгол юм аа гэж би ярьдаг. Тэгэхээр манай гэл инээгээд байдیں۔ Манай бүр ахлах сургуулийн багш хүртэл гайхдаг байсан. Гээ миний урд яахын аргагүй Солонгос хүүхэд яриад байдаг. Нэг цагийн турш ирээдүйн мөрөөдлийн талаар яриад хахад Монгол гэж дуусчих юм а чи чинь одоо гэж багш хүртэл гайхдаг байсан. Хараад байхад бага насандаа Монгол ээж аавтайгаа дагаа Солонгост ирсэн найз нар гоо бол над шиг ирлээз найз нарыг би олон харж байсан. Гэтэл тэр дунд монголоор ойлгодог тоо хэлж чаддаг найз нар бол байсан. Гэвч миний хэмжээгээр Монгол дурлаад, миний хэмжээгээр монголоо хайрладаг, монголоор ярьж, монголоор гоёдаг хүмүүс баг байгаагүй. Ихэвчлэн Солонгос хүн болцсон айл хэдийн Солонгос ёс заншлаар өссөн. Тийм болохоор ээж аав нь монголоор найз нэрхэн урд нь хэлэх юм бол эсрэгээр ууралдаг хүмүүс хүртэл байдаг. Яахан аргагүй би бол Монголд сураад амьдарсан. Тэр сайхан Монгол миний тал нутаг минь ямар гоё нутаг байлгийг би аль хэдийн олоод харцсан болохоор
Монгол гэсэн сэтгэлийг би хэцэж өөрийнхөө энэ сэтгэл зүгээсээ би дахиж гаргаж чадахгүй. Би энэ чаналыг яагаад бас гаргасан юм бэ гэвэл би амар том мөрөөдөлтэй. Ийм мөрөөдлийг та нар сонсвол за чааваасаа миний дүү чи чадах уу? Чи үнэхээр чадна гэж бодоод байна уу гэж бас хэлж магадгүй. Солонгос одоо багш нар ч юм хэлхэж гисэн солонгос багш нар миний өдөөс харж байгаа нөрөө ингэж хард. Хэцүү дээ. Үнэхээр хэцүү дээ. Хэцүү нүнэ гэвч би тэр мөрөөдлөөр би гүөх дуртай. Миний мөрөөдөл гэвэл Америкийн Walt Disney-гийн тэр байгууллагыг би бас ажиллахыг хүсэж байна. Тэгээ Walt Disney-гийн үүсгэсэн Америкт байдаг LA байдаг би CalArt гэдэг сургууль би сурахыг хүсдэг. Гэвч тэр сургууль үнэхээр их би гарандач барьж үзээгүй амар их том сургуулийн мөнгө нэгдэг. Энэ сургууль би бэлдэх хэрэгтэй юм байна. Мөнгө цуглуулах хэрэгтэй юм байна. За тэгвэл бас энэ сургууль надаас юу хүсэж байна тэгвэл өөр зүйл юу юм гэхэд тэр сургууль надад Who are you? What you want? Чи юу хүсэж байгаа юм? Чи хин? Чи юу хүсэж байгаа болохоор манай сургуульд орох ёстой байгаа юм гэдэг зүйлийг надаас асуугаад байгаа маа. Би өөрийгөө хэн болох, би юу мөрөдөж байгаагаа энэ чаналаар дамжуулж харуулахын төлөө ямар хүн болоод ямар мөрөөдлөөр би мөрөөдөд байгаа болохоор энэ сургууль би сурах гээд байгаа юм. Тэгээ би та бүхэд ирээдүйд ямар хүн болох гээд байгаа юм бэ гэдгээ бас харуул. Ирээдүйд би өөрийгөө бас харахын төлөө энэ чаналыг би гаргасан. Миний мөрөөдөл болох юм бол Walt Disney шиг хүүхэлтэй гаргадаг хүн болмоор хүүхэлтэй киноны камдаг болохыг би хүсдэг. Монголд Walt Disney шиг хүүхэлтэй байгууллагыг би компани үүсгээд захирал болоод олон хүмүүстэй хамтарч ажиллаж олон бага насны хүүхдүүдэд мөрөөдөл бий болгож өгч тэр юунгийн чашингамыг өгдөг. Тийм би хүүхэлдэйн киног би үүсгдэг. Би тийм хүн болохыг хүсдэг. Гэвч яг үнэндээ одоо мөнгө байна уу гэвэл алгаа үнэндээ би хоосон 0 цэгт байдаг. Гэвч багаас миний ээж дандаа миний ээж бараг л ингээд цус гарчмаар их хэлсэн зүйл миний охин харагдаж байгаагаар баян байх хэрэггүй. Мөрөөдөлтэй хүн баян байд юм аа. Үргэлж мөрөөдлийнхээ төлөө яв. Тэгээ Монгол ч гэсэн ийм үг байдаг шүү дээ. Ээжтэй хүн баян. Тэр үг бол үнэхээр их үнэн үг. Би ээжийнхэн буйнаар өдийг хүртэл энэ мөрөөдлөөрөө би явж байна. Яг одоогоор би зурдаг авьяастай, монгол хэлний авьяастай, солонгос хэлний авьяастай. Би ингээ бичлэг гаргаж чадчихээн, бичлэгээ засч чадчихээн, та бүхэнтэйгээ ингэж гоё харилцаж чадчихээн. Ийм сайхан би дулаахан хувцастай байж энэ бүхэн манай ээжийн буян. Тийм болохоор би мөрөөдлөө заавал би биелүүлэе гэж боддог. Биелүүлэхийн төлөө өнөө хүртэл би мөрөөдж, өнөөдөр хүртэл би ингэж юм хийж гүйж байна. Тийм болохоор та нар минь намайг дэмжиж өгөөрэй. Бас ийм мөрөөдөлтэй хүн байд юм байна. Ирлээ сэрнэ Монгол цустай, Монгол сэтгэлтэй хүн байд юм байна. Ийм бас мөрөөдөлтэй энэ зүйлийн төлөө ингэж гүйдэг хүн байд юм байна гэж шеэрлэж өгөөрэй. Дэмжиж өгөөрэй. Надад монгол хэлний алдаа яахын аргагүй байгааг би мэддэг. Яагаад вэ гэвэл би та бүхэн шиг Монголд 20 жил, 30 жил, 40 жил амьдраад 10 жилээ би төгсөөг учраас миний монгол хэлний алдаа надад байдаг. Монгол хэлээр биш чаддаг, уншиж чаддаг гэвч бас монгол хэлээрээ жоохон алдаа тавьчихдаг. Тэр бүхэн та нар ёжлох биш, муулах биш, бүдүүлэг харилцах биш. Knock knock. Hey. Миний дөө найзаа чи ийм алдаа гаргаад байна. Чи энэ дээр жоохон алдчихлаа. Энд дээр ингээ нэг засаж үзэл ямар байна гэж надад гоё коммент үлдээж өгөөрэй. Тэгээ ямар тааш та бүхэн надтай хамт ирээдүйн төлөө, ирээдүйн гоё мөрөөдлөө биелүүлэхийн төлөө надтай хамт хөгжилтэй миний бичлэгийг үзнэгээ хамтдаа сонгожан хий. Хамтдаа урагшлая. Хамтдаа юм бүтээ. Монгол хүн ямар илээ бүтээхийн төлөө дандаа хий, чадна, бүтээн гэж ярьдаг шүү дээ. Та нар минь настай хамт байгаарай. Намайг дэмжиж өгөөрэй, лайк дарж, шеэрлэж өгөөрэй, коммент үлдээгээрэй. Зурж байгаа гаргана. Монголынхаа талаар ярина, өөрийнхөө бас амьдралынхаа талаар ярина. Шууд сар би өөрийнхөө Монголд болж ирсэн шок, инээдтэй явдлуудынхаа талаар бас би гаргана. Тэр бүхэнд бас та нар дэмжиж дүүгээ, найзыгаа, эгчийгээ дэмжиж өгөөрэй. За би өшөө
урт нуршаад байгаад юу хийх вдээ? Та нарын энэ сайхан алтан цагийг би өөрөх хэмжээгээр өөрчлөө. Та бүхэн минь сайхан дэмжиж өгөөрэй. Заац. Сайхан амар. Би нэг үг марцсан байна. Манай эмээгийн надад үргэлж хэлж өгдөг байсан үг байгаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Би энэ үгийг би өөртөө болон та бүхэндээ хуваалцмаар яагаад хэллээ. Үнэхээр их баярлалаа. Одоо үнэхээр баяртай. Сайхан амраарай.